Тэгэхээр мэдээч аливаа юм эерэг болон сөрөг талтай байж идэг. Тэгэхээр бид нар энэ судалгааны хүрээнд Монгол улс Евразийн эдийн засгийн холбоотой төр хугацааны хилцээр байгуулснаар экспортын хувьд ямар агц гарах юм, импорт дээр бас ямар өөрчлөлт орох юм. Тэгээ нийт яг манай одоо дотоодын нийт бүтээгдэхүүн болон одоо татварын орлогоц ч гэдэм үтэй нийт эдийн засгт яаж нөлөөлөх юм гэдэг талаас нь бол одоо илүү судалгаа хийсэн байгаа. Гэхдээ өмнөх судалгаанууд гол төлөв одоо нөгөө ерөнхий тэнцвэрийн загвараар ерөнхий тэм судалгааг хийгээдсэн бол энэ удаад бол бид нар яг тухайн нөгөө 375 дотор орж ирсэн бараа бүтээгдэхүүний хувьд одоо яг ямар бүтээгдэхүүн манад экспортын нэмэгдүүлэх тийм боломж их байгаа тийм ямар бүтээгдэхүүн импортоор илүү нэмэгдэх боломжтой байгаа гэдэг тал руу илүү орж судалгаа хийсэн гэх юм уу та. Ерөнхий одоо судалснаас гадна бүр наривчилж одоо гүнзгийрүүл судалсан гэсэн үг. Тэгэхээр эерэг тал нь за эерэг тал нь ашигтай байх боломжтой юу? Тэг яг зүгээр яг ашигтай гэхээсээ илүү бид нар одоогийн нөхцөл байдалд ямар өөрчлөлт орохоор байна гэдгийг ер нь бол тооцсон. Тэгэхээр мэдээж бид нар шийдвэр гаргагчид биш учраас яг одоогийн нөхцөл байдалд ийм одоо өөрчлөлт орохоор биш хилцээр байгуулснаар гэдгийг бол гаргаж тавьсан байгаа. Гэхдээ яг эцсийн үр дүнгээс ингээ харахаар бидний одоо зөвлөмж юу байна вэ гэхээр одоохондоо яг ийм нөхцөлд Евразийн эдийн засгийн холбоотой энэ төр хугацааны хилцээрээ одоо зурах гэж яарах хэрэг байна уу? Тодорхой одоо нэмж энэ судалгаануудыг хийгээд өшөө одоо цаашаа хилцээг үргэлжлүүлэх юм шаардлагатай юм уу гэсэн тийм дүгнэлтэнд хүрсэн байгаа. За яагаад тэгж үзэж байгаа юм гэхээр ерөнхийдөө нөгөө манайх 375 бараа экспортлно гэсэн одоо Евразийн эдийн засгийн холбооны зах зээл дээр тарифгүй экспортлно гэсэн жагсаалтаа гаргасан байгаа. Тэгэхээр энэ жагсаалтаас яг одоогийн нөхцөл байдалд ингээд аваад үзэхээр экспортын чадамж маш бага. Өөрөөр хэлэх юм бол манай Монгол улс 2024 оны байдлаар Евразийн эдийн засгийн холбоонд нэг 110 сая долларын л бараа экспортлсон байна. За тэгээд цаашдаа энэ экспорт юу нэмэгдэх үү гэдээ аваад үзэхээр 375 бараанаас үнийн хэрэгтэй нэг одоо яг Монгол улсын экспортлох боломжтой нэг 58 яг тэрнээс Евразийн эдийн засгийн холбоо руу наривчлаад аваад үзэхээр 38 нэр төрлийн барааны экспорт бол нэмэгдэх тийм боломж гарч ирж байгаа байхгүй. Тэгээд тэдгийгээ бид нар бүр наривчлаад энэ 38 дотроосоо одоо экспорт нь хэр нэмэгдэх ингээд аваад үзэхээр яг хоо бид нарын ер нь өмнөх судлаачдын ч гэсэн таамаглаж ирснээр нөгөө нэхмэл сүлжмэл ноос ноолрон бүтээгдэхүүн за яг хоо мах бүтээгдэхүүн те эднэрийн экспорт бол тодорхой хэмжээгээр нэмэгдэхээр байгаа юм. За нэмэгдэхтэй бол маш бага. Гэхдээ эргээд энэ одоо ганцхан гайлын татвар энэ чөлөөлөд байгаа шүү дээ тий. Гэтэл цаана одоо маш олон нөлөөлөх хүчин зүйлсүүд байна экспортод. Нэгдүгээрт одоо тэр Евразийн эдийн засгийн холбооноос тавих тарифын бус шаардлагууд байна. Хоёрдугаарт болохоор яг тэр Евразийн эдийн засгийн холбооны хэрэглэгчдийнх нь өөрсдийнх нь зам төлөвийн асуудал байж гин тий. Одоо манай бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх. Тэр энэ болгоноос үүдээд одоо бас бид нар тооцооллын хувьд бол экспорт нь 3.8 орчим хувиар нэмэгдэх тийм тооцоо бол гарсан л да. Гэхдээ эргээд саяны одоо нөхцөл байдлуудыг харгалзаж үзэхгүй бол энэ экспорт бол нэмэгдэх боломжгүй маа гэсэн ийм нөхцөл байдал гарч ирсэн. За нөгөө тэгүр импорт талдаа бол бас импортын өсөлт ажиглагдчихсэн. Нэг импортын өсөлт болохоор 4.7 орчим хувиар нэмэгдэхээр тийм өсөлт гарч ирж байгаа. Гэхдээ ямар салбарт илүү нэмэгдэх үү гэхээр одоо манай аж үйлдвэрийн салбар, хөдөө аж ахуйн салбарт те импорт нэлээд нэмэгдэхээр илээ. Гэтэл энэ маань эргээд нөгөө манай засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа хүнсний одоо бүтээгдэхүүний чиглэлээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд те мөн аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлогоудтай бас нэлээд зөрчилдөх тийм дүр зураг гарч ирж ирсэн. Тийм учраас бид нар одоо юу гэдгийг нөгөө дотоодынхоо үйлдвэрлэлийг илүү одоо сайн хөгжүүлж өрсөлдөх чадвартай болгож ийж энэ хилцээрийг хийхгүй бол бид нарт одоо хилцээрээс үр ашиг хүртэх асуудал бол том бага ийм нөхцөл байдал харагдаад лээ. За дээр нь мэдээж нөгөө хилцээр хийж байгаа тэр гайлын тарифын чөлөөлж байгаа учраас манай төсвийн орлоготоос сөрөг нөлөөлөх ийм нөхцөл байдал жишээл төсвийн орлогын 3.2 орчим хувиар буурахаар тийм нөхцөл байдал бол ажиглагдчихсэн. Тийм ээ. Тэгэхээр яг одоогийн нөхцөл байдал энэ хилцээрийг хийгээд одоо эцсийн үр дүн бол нэг тийм сайн гараагүй гэж хэлж байна. Би таны сая ярианаас анзаарлаа тарифын шаардлагууд гэж байна те Евразийн эдийн засгийн холбооны улс орнуудын зөвхөн татвараас гадна тариф дээр тавьж байгаа шаардлагууд байна. Тарифын бус шаардлага. Тэгэхээр Монголын хувьд яг одоо жишээ нь орж ирж байгаа импортлж байгаа бүтээгдэхүүнд тавих тийм тарифын шаардлагууд гэж байна уу? Байдаг. Тэгэхээр ер нь дэлхийн улс орнууд харьцуулахад хэр чанга. Тэгэхээр ер нь дэлхийн улс орнууд одоо гайлын тариф тогтоохоос гадна тарифын бус шаардлагууд тавьдаг. Гэхдээ тарифын бус шаардлагууд нь болохоор гол төлөв хаашаа чиглэдэг гэхээр
Тэгэхээр тухайн бараа бүтээгдэхүүнийг хязгаарлахт бус гол төлөв одоо тэр эрүүл ахуй талаас нь хүний, малын, байгаль орчинд гэдэг юм ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй талаас нь энэ шаардлагуудыг бол тавьдаг л да. Зарим одоо тарифын бус шаардлагууд шууд хязгаарлах одоо зорилготой байдаг. Тухайлбал квот тогтоох гэдэг ч юм уу тий. Тэгэхээр Евразийн эдийн засгийн холбооны хувьд бол энэ тарифын шаардлагууд нь ялангуяа хүнсний бүтээгдэхүүн дээр нэлээд өндөр байдаг. Ер нь дэлхийн улс орнууд тийм байдаг. За манайх ч гэсэн одоо тодорхой шаардлагуудыг импорт талдаа тавьж байгаа. Гэхдээ бид нар тэр одоо улс орнуудын тарифын шаардлагыг хангаад гарчих юм бол тэд нар асуудалгүй нэвтрүүлнэ. Нөгөө тэгүр манай одоо тэр тарифын бус тавиад байгаа шаардлагуудыг экспортлогч орнууд хангачих юм бол энэ дээр одоо хориг хязгаарлалт бол байх ёсгүй л дээ. За Евразийн эдийн засгийн холбооны талаас манад хамгийн том тавьдаг одоо шаардлага бол нөгөө махан бүтээгдэхүүн дээр квотын асуудал байдаг те. Тэгэхээр энэ квотыг одоо байхгүй болгох энэ хэлцээрийг бол хийж байгаа. Энэ нь бол нэг талаас давуу тал боловч манайх яг тэр квотод нь хүргэж экспортоо нэмэгдүүлж чадах уу гэдэг асуулт бас бидний өмнө тавигдчихж байгаа. Өөрөөр хэлбэл энтэйгээ дагаад бас одоо эрүүл ахуйн шаардлага тавигдана. Тий. За дээр нь хамгийн чухал юм бол юу байдгүй гэхээр эрүүл ахуйн шаардлага. Тэгэхээр бид нар хэдийгээр ингээд махан бүтээгдэхүүн зарим одоо барааны экспортыг нэмэгдүүлэх юм дүр зураг гарч ирж байгаа боловч бид нар яг тэдний нөгөө эрүүл ахуйн шаардлагыг хангаж чадах уу гэдэг асуудал тий. Тэгэхээр өмнө нь бол бид нар бас л яг энэ шаардлага тавигдчихл байсан. Тэгэхээр энэ шаардлагын хүрээнд бид нар одоо эрүүл ахуйн шаардлагыг сайн хангаж чадахгүй ийм нөхцөл байдлаас болоод манай экспорт бол угаасаа бага байгаадсэн тий. Тэгэхээр бид нар энэ шаардлагыг хангаж ээж нөгөө экспортоо нэмэгдүүлэх асуудал бол хамгийн түрүү яригдах хэрэгтэй болчиход байна л да. Бас нэг талаас нь харахаар зүйл гэвэл за Евразийн эдийн засгийн холбоонд бол ерөөхдөө за бидний мэдээр Оросын холбооны улс байна. За Кыргызстан ч гэдэг юм уу те энэ улс орнууд байж гэн. Тэгээд энэ одоо Евразийн эдийн засгийн холбоотой бусад Монголоос өөр ямар улс орнууд энэ чөлөө худалдааны хилцээр хийсэн байдгийг. Тэгээд тэр чөлөө худалдааны хилцээрийнх нь үр ашиг нь бас яг ямар байд юм. Тэгэхээр Евразийн эдийн засгийн холбоонд болохоор Оросын холбооны улс, Казахстан, Беларусь, Армени, Киргиз гэдэг ингээд 5 орн багтдаг. За яг Евразийн эдийн засгийн холбоо бол аль биесээр 2014 оноос ингээд одоо үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэгээд энэ 14 оноос энэ Евразийн эдийн засгийн холбоо маань хүчин төгөлдөр болоод үйл ажиллагаагаа эхлэхдээ олон орнуудтай одоо энэ чөлөө худалдааны хэлцээр байгуулна гэсэн тийм зорилтуудыг бол тавьсан байсан. Тэгээд хамгийн анхныхаа хэлцээрийг бол Вьетнамтай байгуулсан. За тэгээд Вьетнамтай байгуулад одоо 2015 онд анхны хэлцээр гэсэн үг тийм. Вьетнамтай байгуулад 5 жилийн дараа буюу 2020 онд одоо хоёр хоорондын худалдааг 10 тэрбум хүргэнэ гэсэн ийм зорилтыг бол дэвшүүлсэн байсан. Тэгээд одоогийн нөхцөл байдалд харахад бол үнэндээ энэ зорилттой хүрээгүй байна. За үүний дараагаар бол одоо 2018 онд Бүгд найрамд Хятад ард улстай худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хэлцээр авалсан. За энэ бол одоо яг тарифыг чөлөөлөх биш. Нөгөө хоёр орны одоо нэг бүс нэг замын хүрээнд нөгөө эдийн засгийн коридорын хүрээнд ч гэдэг юм уу хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор одоо энэ хоёр ийм хэлцээр авалсан байдаг. За 3 дугаарт болохоор яг Ирантай яг одоо манайтай байгуулах гэдэг шиг ийм төр хугацааны хэлцээрийг бол одоо байгуулсан байгаа. За тэгээд төр хугацааны хэлцээр нь болохоор 3 жилийн хугацаантай. За тэгээд сая 2024 оны 6 сараас энэ хэлцээрээ одоо яг жинхэнэ нөгөө иш бүрийн ийм хэлцээр болгоод цааш нь байгуулаа явсан байгаа. За тэгээд ер нь бол энэ одоо хэлцээр Сингапуртай хэлцээр авалсан 2019 онд. За тэгвэл энэ Сингапуртай байгуулсан хэлцээр нь одоо хүртэл яг мөрдөгдөж эхлээгүй байна. Яагаад ингэж мөрдөгдөж эхлээгүй байгаа юм гэхээр нөгөө бусад асуудал дээр одоо мэдээж хэлцээ хийж тохиролцох ёстой. Харилцан бие биендээ ашигтай юм хэлцээр байж ижил хэлцээр маань байгуулагдана. Тэгэхээр энэ хэлцээрийн өрөөнд бас л одоо тохиролцоо хийгцээр байна. Тэгэхээр бүтэн 6 жилийн хугацаанд энэ хэлцээр бол хийгцэрлээ. Мөн одоо бус Индонез, Арабын нэгдсэн Эмират ч гэх юм уу бусад улс орнуудтай хэлцээрүүд эхлүүлсэн боловч хэлцээ нь одоо явагдсаар л байгаа юм. Тэгэхээр мэдээж манай Монгол улс ч гэсэн бас энэ хэлцээг их үр дүнтэй сайн хийх шаардлагатай.